За сайн бацгаана уу. За бидний өнөөдрийн манай гэрэл дод найруулагчийн студид цугласан одоо учир болвол одоо хүн болгоны нэг мөрөөдөл байдаг, мөрөөдөл хязгаар байхгүй, хүсэл байдаг, хүсэл хязгаар байхгүй. Хүн болгон бол одоо хамгийн их мөрөөдөл юм бол ээжтэйгээ удаан жаргалтай сайхан байх юмсан гэсэн их мөрөөдөл байдаг. Тэгээ би бас тэр мөрөөдлөө одоо биелүүлэх гээд юм уу? Ямар нэг юм бодож байгаад ингээд ээжтэйгээ л одоо удаан байх юмсан да. Энэ удаан л байгуул их сайхан байдаг юм байна. Гэсэн үүднээс нэг юм хүүн болон төрснийг би ээжийнхээ өмнөөс хүү их орчлон танаас ганцхан зүйл гуй. Уйхан цэнхэр хорвоогийн ээл дулаан илгэн дээр удаан жаргааж өгөөч ээ. Ижи бидэн хоёрыг гэд нэг юм. Тэгээ дараачийн бодгон өрн болон мэдлснийг би өөрийнхөө өмнөөс үйдсэн хөх тэнгэр танаас өвдөг сүгдэн гуй. Уйта дуута хорвоогийн халгаа цалгаа даянд урт насыг хайрлаарай. Инэрлим бурхан ижи дэмнэ гэж. За иймэрхүү утгатай нэг юм одоо дөрвөн мөр бичээд ингээд тавьсан. Тэгсэн чинь манай энэ миний багш битээр одоо 44 жил ингэж ихшхэн дунд дуу хуурын дунд ингэ сайхан нөхрөлж одоо ингэ багшаа барилдаад ингэ 44 жил явж байна. Тэгээд багш маань одоо энэ гоё үг байна. Энэ чинь нэг сайхан ая хийчлээ би гээд тэр дорн над руу яриад ингэ чи аль хурдан тургийн энийг юм болго энэ их сайхан одоо дуу болох шинжтэй маа гээд. За ингээд энэ дуу бол ингээд үндсэндээ хоёр зэгүүр нь бүтээд эхэлсэн түүхтэй юм. Тэгээд энэ дууга за нэг дуу болгондоо гэж яасан их сайхан нөхцлүүд нь бүрдээд тэгээ гэрлээдээ би одоо нэг танилцуулсан тийм ээ. Тэгээ гэрлээ бол наваад үгийг сонсчихгоотаа яг та энэ үгийг нь ямар нөхцөлд бичсэн юм бэ асуусан юм л да. Ямар нөхцөлд бичсэн бэ? Би тэгээд одоо ээж маань одоо ингээс би хаана таархан болсон их айлгсан. Тэгэл одоо айж цоцсондоо болж бичсэн гэсэн юм. Тэгээд харин их сайхан гой сүлэг байна. Тэгээд аяын сонсоод их таалсан. Намайг ингээд аялаа зүгээр явуулчих гэх тийм ээ. Зөвхөн аялаад явуулчихтаа ингээд би утсан дээр аялж явуулсан. Тэгээ өөрөө нэг аяын сураад нэг 3-4 хоног дуулж байгаа. За ерөнхийдөө би ойлгочлаа гэдэг. Тэгэл одоо энэ дууны аялгауг энэ манай гэрлээгийн одоо бас ухаанаар ингэж өөрийнх нь ой тоонд бууснаар ингэж аялгау болоод. За тэгээд дуугаа анх сонсоод маш одоо мөн чанартай бүтсэн дуу санагдсан надад. Одоо өвгөнч тэр аянч тэр угаасаа яг нэг амьдралын мөн чанараар ингэж цаанаасаа яг ургаж бий болсон юм шиг надад мэдрэмж төрж исэн. Тэгээ яг дуун дээр ингээд ажиллаад одоо өнөөдөр бас ингээд дууга хүлээлгэж өгөөд ингээд сонсож байхад ер нь бол энэ дууг ингээд цааш нь ард түмэнд өшөө түгээсэй л гэдэг одоо тэгээ дуу хамт бүтээлсэн хүний хувьд одоо хүн болгон сонсох юмсан гэдэг л хүслүүд нь одоо төрсөндөө. Тэрнээс л одоо танд бол ингээд таалагдж जैन тий хүмүүс ингээд ямар ч ингээд зориулагдсан хүмүүстэй хүрж जैन. Өшөө зөндөө олон хүмүүс сонсож бас ээжтэй зориулж тий дуулаасай гэж бодож байна. За энэ сайхан ээжтэй зориул дуу хийсэн. Дуу бичсэн хүүдээ баярлж байна. Энэ аян маяг зохиосон одоо энэ хөгжмийн зохиолч хүүд баярлж байна. Энэ багшд нь одоо баярлж байна. Тэгээ та гурвын бүтээл ингээд одоо сайхан болж байгаа юм байна. Тэгээд одоо та гуравтаа баярлалаа юм. Одоо эндээс хойш их юм дуу хийж яваараа мэн хөө. За. За бацаа хоош болтгой ерөөл. За энэ дуу бас сонин түүхтэй гарсан дуу юм байгаа. Манай Батболд маань үгийг бичээд над дээр авчирч өгсөн эхний дөрвөн мөрөө нэгдүгээр одгийн эхний дөрвөн мөрөгийг бичээд тэгээ над өгсөн юм аа. Тэгээ энэ дүн таны ээж маань жоохон биеийн жилээр ирэхэд бид яхан таараа байна. Энэ санааны үүднээс би бас энэ үгийг бичлэнгүүд би энэ үгийг харж байгаад би бас баяртай хүлээж авсан. Тэгэхээр энэ дуу гэдэг бол бас хүнийг амьдруулдаг, хүнийг жавхаажуулдаг, хүнийг өөдрөг байлгадаг ийм сайхан уран бүтээлтэй. Тэгээ бид тэр энэ уран бүтээлээ ингэж хийчээд тэгэл одоо энэ гэрлээ хүүдээр хамтсан. Тэгээ гэрлээ бид одоо ингэж ярьж байгаа. Энэ дээр нэг ингээ. За ер нь ганцхан аялгау бичээд нэг нот бичээд бид нар одоо хөгжмийн зохиолчууд гэдэг бол түүнийг цааш нь баяжуулдаг хүн бол одоо энэ
хөгжмийн найруулга хийдэг хүн байдаг. Тэр олон сайхан хөгжмийг ардан дуургаж, тэр олон сайхан чимэг аяыг өгч, тэр сайхан хэмнэл хинэл зүгийг гаргаж өгдөг хүн бол одоо энэ жинхэнэ хөгжмийн найруулга хийдэг хүн байдгийг байна гэдгийг би эндээс ойлгосон. Тэ ер нь тэгээд энийг бол хүн хий гэсэн юм бол хийж л байдаг чаддаг юм бол юм бас бүтдэг юм байна гэж ингэж хардаг. Тэгээ энэ сайхан уран бүтээлийг одоо ихийг гаргаж, үгийг гаргаж ирсэн одоо Батулд Шавдан баярлалаа. Энэ хөгжмийг сайхан найруулад энэ амьдрал сайхан гэж бүр ойртуулж өгсөн одоо гэрэл тоддуудаа баярлалаа. Одоо энэ сайхан дууг л цааш нь өшөө олон түмэн дуулж, олон түмний хүртэл болж ивэл одоо энэ дуу цаашдаа одоо ээжтэй бүхэн ээжтэйгэн удаан жаргах гэсэн бүхэн энэ дууг ингэж амилуулан дуулж ивэл энэ одоо бид гурийн уран бүтээлийн одоо чанар чансаа цаашдаа гарах юм аа гэж ингэж бодож байгаамаа. Одоо би хүртэл 70 гартлаа би ээжээ гэдэг үг амнаас гарахгүй л явсан. Одоо тэр одоо 70 хэд хүртлээ. Одоо тэр бол ингэ сайхан юм байна л. Өнөөдөр одоо Батулд би одоо Батулд ээж хоёрт үнэхээр баярлж байна. Энэ хоёр л өшөө удаан жаргах баха гэж ингэж бодож байна. Ингээд нутгийн ах маань ээжийн тухай сайхан дуу зохиож байгаа учраас ээж гэдэг хүн энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн байдаг учраас энэ дуунд чадах чинээгээрээ хандив өргөсөн байгаамаа. Ингээд ахыхаа цаашдын уран бүтээлд нь улам их өндөр амжилтыг хүсье. Та минь үргэлж нар шиг дандаа цацарч гэж яваараа гэж өрөөё. За баярлалаа. Тэгээ өнөөдөр энэ 28-ны өдөр шиний 28 12 сарын 28 төрсөн өдөр маань нөгөөдөр болох гэж байна. Ингээд тэрнийхээ өмнө амжаад одоо би энэ дуугаа нэг ах トゥ нартэйгээ ингээд нэг сайхан юу аа бүгдээрээ дурсамж болгон үлдээ. Сайхан хүлээж аваа ээждээ хүлээлгэж өгье дуугийг. Тэгээ бид хоёр яриад байгаа юм л да одоо манай луу яах вэ? За тэгээ ээждээ хүлээлгэж өгье гэдээ манай гэрлээд гисэн. Ээжийг аваад ирдэг сайхан юм байлаа ч тэ хүмүүс тэгдэг юм байлаа гэдэг. Тэгээ одоо ээждээ би одоо дуугийг одоо хүлээлгэж өгөхөд бэлэн боллоо. Тэгээ одоо бүгдээ дуугаа сонсож гоё явууч гэсэн. За тэгээ. За ээж минь одоо дуугаа ингээ сонсдоо. За.
들긴 곳 오이 항쟁흐 허락인 에도당 에드긴데 옥당을 잘라주고 이 집이 뜬 보여래 오이 항쟁흐 허락인 에도당 에드긴데 옥당을 잘라주고 이 집이 뜬 보여래 옥당을 잘라주고 이 집이 뜬 보여래 오늘 볼렁 두스니 흡이 애지해 어머너스 후이 어쩌던 다나스 감상 쓰이고 오이 항쟁흐 허락인 에도당 에드긴데 옥당 잘가주고 이 집이 뜬 보여리 Ингэр хангаа сайхан байхтар ч одоо өдөөний ганц нэг чигсэн хоног гэж бодчиход. тэгдэг аа. Агаар цаа сайхан. Тэгээд адууны сайхан үнэс тийм ээ. Оо ямар таа ерөөсөө мал хараад сууж явах чи сайхан байна. Хайрыг сайхан байна, энэ ч дөнгөтэй байх ах уу. Хайрыг сайхан байна. Энэчлийн хайрыг сайхныг ламтдаг байхад байгаа. Тэгэхээр энэ ерөнхийд яг нь улсууд дээр одоо орж хайраас. Яа, чэтэй явсан шүү дээ. Сургууль гоё ээ. За орж хайргуу. Хайргуу гараа. За жаргалттай сургууль сайхан сургууль байна уу? За. Хайргуу хөтийшээ. Хайрыг авах уу. За тэгээ хайрыг аваа. За бикэртэй авч үзээр хайрыг авъя. За тэгээ. За. Тэгээ хайрыг авъя. Хайргуудаа явна. Ой ч өөрөө бас явчих гэж яа. Тийм ээ.